Hi guys. Би Японд төрсэн бичлэгээ Японд төрөх гэж байгаа болон удахгүй төрөх гэж байгаа хүмүүс сонирхолтой яж магадгүй гэж одоо тийхээр шийдсэн. Миний хувьд 41-7 хоногтойгоор эмнэлэгтээ одоо төрөхөөр ирсэн байгаа. Хийсвэрээр ер нь бол төрсөн. За тэгээд миний хувьд болохоор нэг хүнтэй өрөөнд орох уу, дөрвөн хүнтэй өрөөнд орох уу гэсэн сонголт байсан. Тэгээд ганцаархнаа нэг өрөөнд анихэр эвгүй санагдаад дөрвөн хүнтэй өрөөнд оръё орсон байгаа. За тэгээд өрөөнд орсон чинь бүх юм маань маш их таалагдсан, зурагт хөргөгч гээл. Тэгээд нэг хүнтэй өрөөнд яг орсон юм шиг санагцсан. Яа тэгвэл дөрвөн хүнтэй өрөөж гэсэн бүгдээрээ юм хөшгөөр тусгаарлалцсан. Тэгээд нэгэндээ төвөг болохгүй тулд маш чимээгүй, баг хөнгүүл юм шиг байдаг байсан. За тэгээд ерөнхийдөө эмнэлгээс болохоор ингээ бүх зүйл нь цаанаасаа хангагдаад өгчдөг. Энэ жишээ нь эмчээ дууддаг, товчлоор авах жишээний юм хөгжсөн газар үнэхээр гоё байсан. Мэдээж би яг одоо давуу талуудыг ярьж байгаа, сул талыг бол яриаггүй. За энэ болохоор эмнэлгээс би ер нь бол төрөхдөө нэг цүнхтэй 2 ут юмтай ирсэн боловч эмнэлэгт маань бүх юм маань бэлдээд тавьсан байсан. За энэ левчик, төрөх үеийн левчик, хөл левчик авах жишээний. За тэгээд 2 ээлжийн төрсинг байсан. Энэ болохоор нөгөө нэг энгийн төрсинг гэхээсээ илүү төрсний дараа одоо өмсгөд зориулагдсан юм төрсинкүүд байсан, зориулалтын. За шаалт ими төрөхдөө юу бэлтгвэ гэд олон сар судлаад зөндөө юм худалдаж авсан ч гэсэндээ авчирсан. Нэг уттай 2 уттай юм ба цүнхтэй юмтайгаа нэг чирглээгүй бүгдсэн. Энэ бүр амар хөрхөн хүүхдийн хүн унахаар хийдэг сав байсан. За тэгээд энэ болохоор өсний шампунь би угаагчсэн. Нэг юм нь ангижруулагч байгаагүй болохоор жоохон Японы шампунуудын байгалийн гаралтай болохоор зөвлөгөн тэгж өсний ширэлдэг гарахгүй жоохон тиймсэн. Энэ болохоор шүдний оо байна. За тэгээд энэ болохоор хүүхдийн одоо тоснууд гэсэн юм жижигэн хэмжээний хүүхдийн биеийг цэвэрлэхэд зориулагдсан. Энэ яг төрөхтөө өмсдөг халаад байсан. За гэсэн чи дотор нь дахиад өрөөнд дотор өмсдөг халаад байсан. Тэгээ өдрийн 2-оор сольж өмсгөөр юм альчууртай хамтдаа цаанаасаа надад бэлдэж өдөр алган оруулж ирж өгчээсэн. За тэгээ энэ болохоор хүүхдийн хүү цэвэрлэгч байсан. Би болохоор хүүхдийн хүүг ингэж тусдаа цэвэрлэгчээр цэвэрлдэг гэж мэдээгүй. Миний бэлдсэн юм донд байгаагүй. Энэ болохоор одоо ингээ халаад яг эмнэлэг дотор өмснө. Гаднаас би эмнэлэгтээ өмснө гэдээ унтлагын хувцас нар авч ирсэн боловч өмсөөгүй. За тэгээд дэвсдэг памперс, ариун цэврийн хэрэглэл гэд төрсний дараа хэрэглэх ийм зүйлүүд байсан. Мэдээж нэг хямдхан биш. Эмнэлгийн төлбөр дотроо багтцсан байдаг болохоор ерөнхийдөө юм боломжийн хэрэглэхээр зүйлээдсэн. За энэ сойц, нэг удаагийн сойц. За тэгээ салбидаг, хүүхдийн бүс арчаас салбидаг, ариун цэврийн хэрэглэл гэд байсан. За би та нартай эмнэлгийн өрөөнөөс гадна за гараад Японы эмнэлгийн доторхыг харуулъя гэж бодож байна. Японы эмнэлэгт маш чимээгүй заяа бусдаа төвөг олж болохгүй. Тэгээ гаднаас хүн оруулдаггүй, эрэгтэй хүн ч оруулдаггүй. За дотгошоогоо амар цэвэрхэн бол угаасаа яриад байх шаардлагагүй хаа. За энэ Японы 0 болохоор одоо манай Монголд бол 4 хүн дунд ч юм уу ингээ 8 хүн дунд нэг ширхэг 0 нэг ширхэг байна гэдэг бол энд бол ийм хүүхдтэй орох боломжтой 0-ны чигээрээ яваад ганцаархнаа орох 0 гэд тусдаа бас байсан. Амар цэвэрхүү өдөр алган баг өдрийг хийж цэвэрлдэг юм бөмдөө. За энэ болохоор байрны өрөө байсан. Усанд орох зориулалттай. Би хийсвэрээр төрсөн болохоор эхний 2 өдөр, 3 өдөр баг усанд ороогүй жагаад усанд орсон байгаа. Маш цэвэрхэн. Хүмүүс нь ч өөрсдөө цэвэрхэн. Тэгээ цаанаасаа ч маш гоё цэвэрлээд өгчдөг. За тэгээд коридороор хүмүүс нөгөө төрсөн хүмүүс байгаа, төрөх гэж байгаа хүмүүс байгаа болохоор маш чимээгүй. Мэдээж бусдаа төвөг олж болохгүй. Бас дуу чимээ гаргаж болохгүй. Цаа нөгөө нэлэх хүүхдүүд шилэн дотор байгаа болохоор бас бичлэг хамаагүй хийж болохгүй байсан. Ёо энэ миний нэрийг хартаа амар уртцаа юу бүр багтахгүй. Ингээд нэртэйгээ өрөөнийхөө үднээр гарт ингээд зүлгцэн QR-ыг уншуулад наваа нөгөө хийсвэрээр төрсэн болохоор хүүхдийн маань 2 өдөр эмч нар маань харж өгчээсэн. Тэгээд миний гарт зүүсэн зөвлөлтөөр хүүхдийн хөлн дагаа одоо нэртэй нь байнгын тулгаад ээж нь мөн үү биш үү гэж харж исэн. За энэ болохоор хүлээлгийн өрөө. За тэгээ ундаа ус авч уух машин гэвэр нь бол эмнэлэгт байгаа бүхэл зүйл байсан.
За тэгээ өглөө охинтойгоо уулзах гад шүнжэнгөө тусал залгуулад төрх орон дээр үр цайтал хөвцөн ганцаараа эмөрөнд ивэсэн гэсэн охинтойгоо уулзах гэсэн болохоор гоёсан.